Дэлхийн монголчуудын амжилт радио 88-р нүрэлгэн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амраа маланг дахин айлтгая. 7 өнөөгийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 10 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 2-ны баасан гарагийн дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа Гэрлээ занаруулагчаар мөццгийн төвшин байрнаар айлж байна. За дахин орой минь түргий. За орой мэндийг дахин хүргэе. Таны шундрахгүй бол шуум орж ирээд шүү манайхаа. За нэвтрүүлгийн хамтраалагчаар хоймор хиймор хөшгөний дэлгүүр за мөн Skytel Live Hybrid хосолтын төлбөр төлөвлөгээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За таны мэдээгээр эхэлнэ тийм ээ. За тэгээ шуугуулаад өгье. За. Сая яасан бэ? Тог тасарсан. За. Би одоо нэг ингээд үнэхээр бахархмаар түүх ярих гэж байна. За. Хүний амьдрал чинь янз янзын юм тохиолддог шүү дээ. Тэгсэн одоо ингээд хятад даяар бол нэг энэ бүсгүй бол метршгүй Жулия гэдэг шиг өстэй метршгүй цог золбоотой эмэгтэй гээд хүмүүс энэ хүүнийг ингээд шүтэн бишрээд энэ бүсгүй бол ингээд нөгөө нэг баатар болоод хүмүүс ингээд бахархаж яриад тэгээд ингээ явж байгаа юм байна. За. 2018 онд автосолд орсноос болж автосолд ороод хөлн бүрэн мэдээ алдсан энэ бүсгүй энэ жил 42 настай юм байна. За. Ослын дараа эрүүл сарууд хөлөө алдсан хүн чинь сэтгэл санаагаар унаад хэсэг амьдрал нь утгагүй мэт санагдаад ер нь л ингээд нэг юм амьдрахад аймаг төр хүнд байж л тээ. Орноосооч босгоо байгаад амьдрах урам зориг алдаад байхад нь нэг найз нь ирсэн байгаа юм. За тэр их сайн найз байж юм. За чи одоо ямар хөлгөө болсноос үхээгүй байгаа үсттэй чи. Үлдсэн амьдралаа яах юм чи ингээ гутарч өнгөрүүлэх гээд байгаа юм уу? Гэхдээ чи босоод явдгүй маа гэхэд ядаж бусдаас дутхгүй амьдрч болноо доо эднэр гэж жаахан үгэлж ирүүний чул уулгаж агаад яваад гисэн юм байна. Ингээд нэрээ найзгаа явсны дараагаар бодож гинэ. Нэрэл тийм үстэй. Одоо ямар би ингээд хөлөө алдсан гэд үхчих одоо шууд үхэж чадахгүй юм чинь. Үүнээс хойш ер нь урам зоригтой амьдрий гэж шийджээ. За. Гэхдээ эн чинь хүн чинь ингээд жишээ нь хөлн ингээд юу яачих юм бол ажиллахгүй бол хүн чинь ингээд гараараа юм хийдэг тийм л юм руу ордог штэ ууг нь. Тэгсэн чинь энэ эмэгтэй бол бүр захилгаан машин дээр юм ойдолчин болсон байгаа юм. За. Тийм. Нөгөө захилгаан машин чинь хөлөөрөө ингэж юм дарддаг штэ. Гэт ингээ ойдог штэ. Гэтэл хашрын хөдөл нь ажиллахгүй штэ. Тэгээд педалаа гიშгэхийн тулд яалч байхгүй нөгөө хөл хэрэг болно. Гингүүд нөгөө энэ метршгүй Жулия маань Жулия гэсэн. Метршгүй эмэгтэй маань яасан гэхлээр педал гიშгэх хөлөө бэлхүүсээрээ орлуулсан. Тэгээд заяо. За. Тэгэхээр ч одоо яана гэсэн үг юм. Өөртөө тэгээд зориулаад ойдлын машин бас бүтээлэг гэх юм уу? Яах юм? Ойдлын машин хэвээрээ. Тэгэнгүүт ингээд энэнгээрээ юм төмөр утас зангидаад заяо. Тэгээд нөгөөдгийг гიშгэх бодлохоор гизээ төмбөлөхгүй юу? Тэгэнгүүт юм нь оёгддаг заяа. Тэгээ буцаага датчингууд зогсчдаг. Ингиж юм оёдаг болсон юм байна. За тэгээ яг ингээд нааш цаашаа ингээд гидсэн хөдөлгөөд юм оёж байгаа энэ бичлэг нь цацагдаад ингэснээр бол бүсгүй өстөнөр жинхэнэ од болсон гинэ. Тэгээд энэ бүсгүүн оёсон бүх зүйл нь ерөөсөө маш хурдан борлуулагдаад ингээд дуустдаг ийм хүн болж гинэ. Аха. Нарийн нандин зүйлс бол ойж чадахгүй. Гэхдээ ядч юм хүнжил ойд юм байна. За. Тэрийг бол маш сайн хийдэг гэдгээ өөрөө хэлсэн байна лээ. Энэ бүсгүүн түүх олонний анхаарлын төвд орсны дараа тусгай хэрэгцээд хэрэгдэд зориулсан ойдлын машин байх шаардлагатай тухай яригдаад зарим компаниуд үйлдвэрлэж гаргах зорилгоор там бүсгүүтэй ирж уулзаж туршлага солилцсон ийм тухай одоо South China Morning Post дээр хүртэл гарсан байгаа юм. Энэ чинь бол одоо Хятадын хамгийн том эвлэлийн нэг нь шүү дээ. За 4 жилийн турш хүнжил ойсон бүсгүй маань өндөр наснуудад 4000 хүнжил. За. Эмзэг давхаргын иргэдэд 700 хүнжлийг өөрийн орлогоосоо материалыг нь гаргаж оёод бэлгэлсэн гэж байгаа юм бас. За. Мундгөө энэ чинь. Өөрийгөө болгоо зогсохгүй бусдад хүртэл тусалж дэмжих хүсэлтэй энэ тан гэдэг бүсгүй эдгээр өдрүүдэд бол яг одоо урд төршийн сошиал дээр бол баатар нь бодоод гялалцж байна. За. За. Сэтгэлдлүүд нь. За энэ их гоё сэтгэл. Малгайгаан аваад михийн ёслё. Хүчтэй бие даасан лут эмхтэй байна. Хөл гартаа надад хүртэл урам зориг өглөө баярлалаа гэсэн.
Тийштэй. Энэ эмэгтэй тухайн уншсан чинь миний жижиг сажиг асуудлууд үнэндээ асуудал шиг санагтгаа байчлаа. Нэрэл нэг амьдарч байгаа бол хийхийг хүссэн бүх юма хийгээд хүчтэй амьдрнаа гэсэн. За. Өдөржин нааш цаашаа нуруугаа хөдлөхөөр бөөрн чилж нуруу нь өвддөггүй юм багтаа. Хүнд хүсэл нь байвал юу ч хийж чаддаг гэдгийг л амьд илэрхийлэл юм да гэсэн байгаа. Аха. За би тэр нэг бичлэгийг нь хараагүй байхгүй юу. За одоо манай найруулагч бодвол гаргаж л байгаа байлгүй. Бичлэг бол өгөөгүй. Зүгээр зурганы л өгөөд байгаа. За одоо энэ нэг гидсэн дээрээ ингээд нэг тийм төмөр тавьсан байгаа. Тийм байна. Тэрийг л түлхэж ингэж юугаа идэх юм байна л да. Аха. Юмаа оёхоо болохоор түлхчдэг. Тэгэл хоошоо болгоод ингээд яваад идэх юм байна. За, өстө үнэхээр мундаг эмэгтэй байна тий. За. За, миний хүргэх дараа мэдээ болохоор зэрэг. За. Хойлоо ч нэг ийм айгу инээдтэй нүг авсаархнаар ингээд шийдсэн жижигэн байшингууд байрнуудыг үзүүлдэг байсан шүү дээ тий. За тэгвэл одоо би бас яг тиймэрхүү юм ярих гэж байна. Дубай бол одоо яах аргагүй орчин үед модонд ороод байгаа хотоо тий. За томоохон бизнесүүд ч удирдах төвөө Дубай руу нүүлгэж гин олонний танил инфлюенсерүүд ч гэсэн Дубайд амьдарч Дубайаас одоо ажиллаа явуулдаг тренд тогтоод байгаа. Тэгвэл модонд орохын хэрээр өртөг өндөртөө тооцогдож байгаа энэ хотод түрээсийн байрны асуудал аягүй төвхтэй гинэ. За яаж яхад саяхан Instagram дээр цацагдсан нэг бичлэг дэлхийн нийтийг байтугай бүр Дубайчуудаа шоконд оруулаад байгаа гинэ. Амьдраад байгаа юм биш үү гэхдээ энэ дээр. Энэ одоо баг миний бодлоор энэ одоо баг балкон юм аа. Харин би бол шууд л тэгж л харлаа энэ. Зөөр балконыгоо ингээд хүн түрээсэлсэн юм шүү. Харин за одоо тэгэнгүүтээ наадмын чинь үнэн бүр алан заяа. За бичлэг дээр харагдах бүх сэргэх зайгүй энэ давчуу жижиг өрөөний үн ханш хэтэрхий өндөр байгаа учраас хүмүүсийн гайхшиг нь бараад байгаа гинэ. За бичлэг дээр харагдаж байгаа энэ балконтой жижиг өрөө нь тансаг зэрэглэлийн виллад байрлалт юм байна л да. Наа чи балконтой юм байна хөөе бас. Бас уу. Тэгээд саяны тийшээ гарсан нэг том цонхор балкон юм байна. Тийм. Тэгээд зөвхөн эмэгтэйчүүдийг л оруулдаг энэ өрөөний үн хэд гэж та юу гэж бодож байна? За. Сарын түрээс нь 2700 дирхам нэмээд дирхам гэдэг юм уу? За. Нэмээд 500 дирхамын барьцаа байршуулна. За энэнийг нь монгол мөнгөөр шилжүүлээд бодохоор сарын түрээс нь наадах чинь 2,790,000 хавцаа заяа. За харин барьцаа нь 510,000 орчим төгрөг гэсэн үг л дээ. За бичлэг Instagram дээр түрээсийн байрны мэдээлэл оруулдаг Nissan Services гэдэг газрын хаягн дээр байрсан Дубайд байр сууцыг түрээслэхдээ томоохон өрөөг гол нь таслахаатай болгож хуваагаад хямдруулалт түрээсэлт юм байна л да. За энэ байр нь яг ийм төрлийн багасгасан учраас хямдарсан байрнуудынх нь нэг гэж шүү бүр. Тэгэхээр өрөө голоор нь хуваагаа эцэлнэ гэсэн үг юм байна. За орноос өөр зүйл тавих зайгүй шахуу энэ жижиг өрөө сарын түрээс нь 2,800,000 төгрөг байх нь Дубайда. Нин ялангуяа Марина хавьдаа бол энгийн үнштэй гэсэн сэтгэлдлүүд харагдчихлээ шүү бүр. За мэдээж онлайнд хүмүүс бүх сэргэх зайгүй энэ жижиг өрөөг ийм өндөр түрээстэй байгааг нь бол нилээд шүүмжилж байна. За сэтгэлдлүүд нь давчуу зайд давчдах өвчин хөдөлжөглөө байна. Ийм жижиг нүгшиг өрөөнд хэн амьдрах юм бэ? Бараг тагтаараа хүлээж иж байж багтах юм биш үү? Дубайд ийм хэмжээний хүн ихтэй байдаг юм уу? Зүгээр л үзэхэд сэтгэл өвдөж байна гэсэн байна. Виз нь өндөр өртөгтэй, амжиргааны зардал нь өндөр, нэмээд маш хатуу хуультай энэ орон баян хүмүүст л сайхан орон. Дунджаас доош давхаргийнхан бол энэ улсад боолын хөдөлмөр ирэхэд хог дээр амьдрахаас өөр сонголтгүй гэж бодож байна. Ишэнд үүдэндээ нэг том шкаф тавьчихжээ. Тэрнийхээ хажуугаар бас ингээд нэг жихэлдэж орох юм байна. Харин тэр чинь баг шкаф нь хаалгыг нь таглчих гээд байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ хажуугаар зүтгэж ордог юм ба штэ. Айгу хэцүү. За тэгсэн чинь бас нэг сэтгэл хэлээ. Манай тагт энэ өрөөнөөс том л юм байна. Манаас ингээд түрээс өндөр гэхдээ арай ч ийм хогийн газрыг ингэж өндөр үнэлэхгүй гинэ. Яа, энэ ч одоо гэхдээ бас балконтой гэдэг байгаа. Харин тийм. За. За хамтраа ирж танилцуулаад. Ямар амар үнэтэй юм бэ те? Манай Монгол мөнгөөр чи хэд гэлээ? 2,800,000. Хөөх чи орд. За. За Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel InLive хабрад хосолтын төлбөрт үйлчлэгээр хамтран ажиллаж байна. За хэрэглэгч та
нэмэлт төлбөрт санаа зовохгүйгээр ердөө 20,000 төгрөгт бүгдийг багтаасан Hybrid 20 багцыг сонгоод 22 ГБ дата 5,000 нэгж сүлжээндээ хязгааргүй яриа мессеж бичих за мөн музик багц одоо хязгааргүй ашиглах боломжтой байгаа. За Hybrid үйлчлэгээний онцлог нь нэмэлт хэрэглээгээл одоо цэнгэлэгч картаар шийдэх юм байна л да. Ер нь бол. За ер нь одоо жишээл манайхаас чинь скейтэлчд хин ари байдаг. Ари. За одоо жишээл арид би атаарах гэж байгаа байхгүй. 20,000 төгрөгөнд бүгдээрээ багтчихж штэ. 22 ГБ дата 5,000 нэгж тэтгэдэргүй сүлжээндээ хязгааргүй яриа мессеж байхад би ер нь сард 5,000 хинтэйгээ ярих үү ингээрч. Тийм штэ тийм. Ёстой тийм гэж байхгүй штэ. За тэгээд хэрв дуусчихвол гэж байгаа. Дуусчихгууд 11,000, 14,000, 21,000 гэд гурван төрлийн карт байгаа байхгүй юу? 21,000-ийн карт гэхэд 50 ГБ дата 5,000 нэгж 30 хоногтой. Тэгээ 11,000-ийн нь болохоор 20 ГБ дата 5,000 нэгж 30 хоногтой. Бүгдээрээ ер нь 5,000 нэгж 30 хоногтой. 14,000-ийн карт бол 30 ГБ дататай. Энийг бид нар үрж барна гэж байхгүй. Үнэндээ бол байхгүй. Тэгээд ийм гоё хялбар юу боломжийг танд хэн олгож байгаа вэ гэвэл Skytel-ийн InLive Hybrid гэдэг энэ хослон төлбөрт үйлчилгээ юм байна. За. 20,000 бол дараа төлнө. Дараа төлбөрт. Хэрэг дуусчих юм бол дижитал картаар цэнгэлж болно тий. Хослон төлбөрт гэдэг байгаа нэг шүү дээ. За тэгэхээр та Skytel Cgmail гэж орж олно эсвэл Skytel гэж үчээд Facebook руу нөрөөрэй. За тэгээд 15 гэдэг Skytel-ийн өөрийнх нь оператороос авлах боломжтой байгаа 15. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар InLive Hybrid хослон төлбөрт үйлчлэгээрээ Skytel хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо миний мэдээ. Ер нь яг хөө ингээд техник технологи хөгжөөл байна. Бид нарыг баг багталтай ярьдаг л байсан юм л да. За ер нь бол ингээд нэг шууд ингээд нүдний шилчин зурагт болох юм гинлээ. Тэгэл ингээд нүдний шилэндээ зурагтаа үзэл ингээд байж гэн. Тэгээд унтгаа бол нүдний шилээ тайлж тавиал тэгээд унтаад өгнө. За одоо тэгээд камертаа шилмэл гарцсан шүү дээ нүдний шилмэл. Тэгсэн чи яг наадахны чинь тухайл би ярих гэж байна. Metaгийн Ray-Ban гэдэг шил ийм шил гарсан. За өөр дээрээсээ бичлэг хийж лайв стрим хийх боломжтой энэ шилийг $379 буюу 1.4 сая төгрөгөөр авах боломжтой юм байна. Монгол мөнгөөр. за. За яг энэ чинь бол мэдээж ингээд нөгөө нэг бидний мөрөөдчихсэн зүйлс бол одоо ингээд амьдрал дээр бий болж байгаагийн шинжтэй. Би зүгээр ингээд шилээ зүгэл тэ ингээд on rec дарчаал тэгэл одоо за гэрлээ битээр бол одоо жишээл бие биенээ рүүгээ ингээд харангууд битэрийн шилэн дээрээс явж байгаа дүрсийг найруулагчтанд холбож монтажлал өгчөн гэсэн үг шүү дээ. Тийм, ийм камертай болсон гэсэн үг. Тэгэхээр энэ камер чинь тэ ингээд техник технологийн шийдлийг хэрэглэгчдэд хүргэж байгаа. За одоо юу гэдгийг мөрөөдлийг амьдралд буулгасан гэдэргээд юу байна аа. Сайн талууд байгаа боловч худалдаанд гарснаас хойш энэ шилэнд бас сөрөг талтай зүйлсүүд байна гэдгийг нь бол мэдрүүлсэн ийм үйл явдал Америкт болжээ. За яасан гэхээр Америкт RizCam гэж гад 3 зэттэй Cam гэдэг онлайн нэрээр алдарсан Кристофер Джон гэдэг инфлюенсер байдаг юм байна. За тэгсэн энэ залуу гудамжаар яваа эмэгтэйчүүдтэй уулзаад хажуудаа дагуулж яваа хүнээр бичлэг хийлгэж байгаа мэтэр ярилцаж байхдаа Metaгийн Ray-Ban шилийг зүүж эмэгтэйчүүдийн хөхийг ойроос царай зүсний ховролтой бичиж байсан тодорхой болсон. Яана ямар эвгүй юм бэ. За голон залууг ингэж бичиж байгааг бүсгүүчүүд бол мэдээгүй харин хажуугаар нь өнгөрч явсан нэг залуу RizCam-ыг дуудаад камер зүүчихсэн байна штэ гэж хэлэн шилийг нь булан авснаар энэ хэрэгдэгджээ. За камертай шил зүүснийг нь зааж өгсөн залуу болон инфлюенсер хоёрын хооронд бараг зодон шахуу өрнөсөн энэ хэрэг онлайнд нэлээд хүчийг аваад 100,000 лайк цуглуулад байгаа. За олон нийтийн олон нийтийн бичлэгийг хийх нь олон нийтийн орчинд шүү дээ. Ийм нөө хүмүүсийн бичлэгийг хийх нь хууль бус зүйл биш. Гэхдээ залуу эмэгтэйчүүдийн хөхрүү нь юм ярангаа тонгоож бичлэг хийж байсан олонний дургуцлыг хүргээд байгаа юм байна. Тийм шүү дээ. Ямар муухай яс зүг бүдүүлэг юм те. Тийм бадлаа багийн байгаа байхгүй. Хөө нөгөө эмэгтэй нь болохоор тэнчэнээс хүн бичлэг хийж байгаа гэж бодвол тэр лугаа анхаарал өгдөг. Гэтэл хажууд нь нэг багийн тийм үстэй нүдний шилээр нөгөө хөхийг нь ингээ харуулад ойртуулад харуулад байсан.
ийм л үйл явдал болж байна гэсэн үг байхгүй. За тэгээд сэтгэлдлүүд нь эмэгтэйчүүдийг нууцаар бичдэг гэдгийг одоо л мэдж байгаа юм уу? Аль эртнээс л ингэж бичдэг байсан штэ. Гинтийн цоо шин үйл явдал биш шүү гинэ. За. Энэ амар залуу камер авч байхаар биендээ вакс хийлгээсэ эсвэл ядаж юм өмсөөсэ заваа харагддаг юм бэ. Нэх арзаас өстэй нойтон цээжтэй заваа юм гинэ. Эмэгтэйчүүд рүү дайрдаг залуу өөрөө дайралтад өртчээ баяр хүргэе. Нэг л өдөр ингэж үзэх гээд байсан юм да. Дандаа хүүхнүүдийн хормоо хот шагааж явахаар хүнд хэрэгтэй юм хийгээсэ гэсэн байна. За. За дараагийнх нь хятад болсон хэрэг байна. За бүр кино цаашаа заяа. 30 гаруй сая дагагчтай нэгэн инфлюенсер бүсгүй X даргыгаа өөрийг нь бэлгийн хүчирхээлэлд өртүүлсэн гэж буруутгаад сэтгэл санаагаар унснаасаа болж гутралтай болсон гэж эмчийн магадлалаа гаргуулад бөө юм болсон гинэ. За олон тооны дагагчтай хөөрхөн бүсгүйд итгэх хүмүүсийн тооч олон байж ямар сайндаа X даргаыг нь бойкотлох хөдөлгөөн хятад өрнсөн байдаг. Cosplay буюу аниме баатар, элдв тоглоомын баатарын дүрд хувирдгаар алдартай энэ инфлюенсер Шиа Хужин гэдэг нэрээр интернетэд явдаг юм байл та. За энэ хэрэгдэгдээс өмнө хятадын дотоодын сошиал медиа дээр нийлбэр дүнгээр 33 сая дагагчтай байсан бөгөөд 2020 онд өөрийнхөө харьяалагддаг Чонханду Чиду Entertainment гэдэг компанийнхаа захирлыг өөрийг нь хүчирхийлсэн дараа нь нууцлын гэрээ байгуулсан гэх мэтээр буруутгасан. За шүгэл үлээж тийм үү нэг үгээр бол. Яг унаа. За нөгөө агентлагийн дарга Сунхаюгийн хувьд бүсгүй хүчирхийлэх нь байтугай бэлгийн дарамт үзүүлэг гэдэг мэдэгдээд хариу шүүхэд өгснөөр энэ хэрэг бол мандсан. За ингээд Entertainment-ийн захирал залуу 4-р сарын 19-ний өдөр 5 жил сунжирсан шүүх хуралд ялалт байгуулснаа зарласнаар энэ хэрэг явдал олонний анхаарлын төвд орсон. Ингээд 5 жил шүүгтэлсэн байна шүү дээ. Нэг нь болохоор энэ надад бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг нүүд нь болохоор үгүйгээ гүрийгээд. За шүүхээс X захирлаагаа гүтгсэн инфлюенсер бүсгүйг сошиал медиад хэрэглэхийг нь бүрэн хориглож аккаунтуудыг нь устгаж X захиралдаа 600 мянган юаны хохирол төлж баргадуулах шийдвэр гаргасан. Нэмээд захирал залуугийн шүүх өмгөөллийн зардалд гаргасан 60 мянган юаныг бас төлөх шийдвэр гаргажээ. За сошиал медиа хаягууд нь устдаад байгаа бүсгүй захирлаасаа олонний өмнө ууршлалт гуйхыг үүргэсэн учраас телевизийн суугаар дамжуулан ууршлалт гуйх харуулсан. За бүсгүй хувьд Entertainment компаниасаа гэрээгээ цуслах хүсэлтэй байсан юм байна л да. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу их хэмжээний торгууль төлөх гээдээс учраас дагагчдынхаа хүчийг ашиглан захирлынхаа эсрэг төрхрүүлж компани үнийг унгаж улмаар бага хэмжээний торгууль төлөх замаар гэрээнээсээ чөлөөлөгдөхийн тулд ийм санаас сэдээд хүн гүтгэсэн байна. Ямар балай хүүр вэ энэ ч тоо. Энэ зураглаас нь болж компани нь сүүлийн 5 жилд их хэмжээний алдагдал хүлээсэн энэ алдагдлыг бас бүсгүйгээс гаргуулж авах хүсэлтэй байгаагаа өнөөх захирал ярьсан байна. За ингэвэл тэгэл энэ хүн бүр өнгөрөө будаа. Тэгээд нөгөө мөнгө олдог сошиалууд нь бүгдээрээ хаагдсан байгаа. Яг үнэ бүгдийг хаагаад устгаа ийцэн байгаад байдаг. За ууг нь янзын хөөрхөн охин биш үү? Ийм нөгөө нэг янз янзын ийм нөгөө нэг юу гэдэг үлээ? Японы аниме гэдэг үл. Анимегийн ийм нөгөө дөрүүдэд хуурж мөрдөг юм байна шүү дээ ууг нь. Тийм янзын гоё болдог юм байна. Тэгээд одоо тэрмүү залуу бол 5 жил ингээд дарамтанд явцсан байна шүү дээ. Яг үнэ. За сэтгэлдлүүд нь 22хан настай юм байж хорт моогоо байсан байна шүү дээ. Бүхэл бүтэн хүнийг бэлгийн хүчирхээлээр үйлцэн эрэх санаатаагаар буруутгах гэдэг чинь юу н уг нь илүү хатуу зүйл ангитаал баймаар юм да гэсэн байна. 20 хаал шитгэх ёстой байсан юм биш үү? Энэ тэнэг санаанаас нь болж тэр захирал хохирсон бол шоронд хоригдох ёстой байсан мэт. Адилхан л хандмарын эсвэл эмэгтэй хүн дабл стандартаа хандаад байна уу гэсэн байна. Гэхдээ 22хан настай нэмээд ийм хөрхөө охиныг жинхнээсээ айлгаж ичээсэн бол яах вэ? Шүүхэд мөнгө өгөө тань талаараа өөрийнхөө талд шийдүүлчихсэн юм билүү? Мэдгүй юм. Хайрын сайхан карьер 33 сая чинь баг тоо биш үү дээ. Тийштэй одоо ингэ 33 сая дагагчтай ингээд бүх аккаунтуудаа устгуулчлаа шүү дээ. Яана. Гэтэ одоо зөвхөн нэг ингээд эмэгтэйчүүдийн талд их хэмжлэн орчдөг л дөө хүмүүс. Яг үнэндээ энэ залуу энэ хүүхэн ч гэсэнтэй за ер нь хүмүүс миний талд л орох байлгүй те ер нь эрдэнчүүд л хүчирхийлэгч болдго юм чинь гэж бодож юу яасан баг. Тэгээд гүжир өгөнд сөөм хариугүй гэж нэг Монголын ардын үг вэ штэ. Хүн те чи намайг хүчнтэй үздэй гэдэг ахлаар чи амар хэцүү те. Үгүй ээ гэдэг. За тэгээ яг ингээд явж 5 жил
заргалцсны эцэст эрх хүчний юм үнэн олдсон юм байна л да. Тэгээд энэ залуу тэгээд нэрнгээсээ манай компанид гарсан алдагдлыг чи ингээ нөхөр өдөр гэх юм бол энэ хүүхэн өстой нэр бүх насаараа боолын хөдөлмөр эрхэлсэн ч төлж чадахгүй байна. Тийм штэ. За хүчрэг Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар хүчрэг Монголын хөгжлийн хүрд шунхлаа компани дэмжиж ажиллаж байна. За Евро 92 бензинийг А92 бензинтэй адил үнээр шунхлаан Евро 92 худалдаалах салбаруудаас худалдаж аваарай. За хямдралтай худалдаа 2025 оны 4-р сарын 30-наас 5-р сарын 2-ны өдрийг дуустал үргэлжлэнэлээр өнөөдөр хамгийн сүүлийн өдөр нэм биш манайхан гялцаарай. Утас нь 70-г 7 30-г 3 70-г 7 30-г 3. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар хүчрэг Монголын хөгжлийн хүрд шунхлаа компани дэмжиж ажиллаж байна. Баярлалаа. За одоо чинь таны мэдээ тийм ээ? Миний таны мэдээ. За 373.8 тэрбум долларын хөрөнгөтэйгээр манай гаригийн тэрбумтнуудын жагсаалтыг өнгөлж байдаг хүн юм блэ? Elon Musk. Эсвэл за Elon Muskтай холбоотой мэдээлэл хүргэнэ. Тэгсэн энд тэрбумтантай адилхан царайтай Люксембург залуу тамаа цайж байгаа тухай зовлонгоо олон нийтэд хуваалцжээ. За мангар адилхан. Энэ хүн юм уу? Усны тусал шиг адилхан. Энэ хүн юм уу тэр залуу нь? Энэ оргин юм уу? Наад залуу чинь юм уу? Энэ бол оргин байна шүү дээ. За. За нэг залуу байгаа заяа. Булаа адилхан. За. Бүр яг л одоо Elon Musk юм аа. Тий. Одоо гарна энэ найзтайгаа ингээд тэрвэрлэлцсэн нэг зураг байсан. Тэр зураг нь гарч ирэх баг. 28 настай Hugo Wang гэдэг энэ залуугийн хувьд уг нь эхлээд 53 настай тэр бомтонтой усны тусал мэт адилхан гэдгээр алдаршаад гудамжинд хүмүүс гарын үсэг гуйх, зураг авахуулахаар ирэх, цаашлаад энэ тентхийн шоунуудад Elon Musk-ыг дуурайгч гэдгээр нь өрөх гэх мэтээр алдар хүнд нь их л таалагддаг байж. Эхэндээ бол хүмүүс хүү хаа эдэр гэдэг агч хүнд ч таалагддаг л одоо энэ үү шүү дээ. Тийм биш нэрээ тий. Амар адилхан мөгөөс. Тийм. За тэгтэл сүүлийн үед Elon Musk Америкийн төрд нэлээд эрх мэдэл бүхий тусгай албан тушаалд хашаад дэлхийн геополитик эдийн засагт хамаарах шийдвэрүүдэд оролцож эхэлснээс болж баггүй дайсантай болоод үүнийг нь дагаад Hugo Wang-ы амьдралч эвгүүдэд ирсэн гинэ. За юу хэлээ нэг тусгай төрийн санхүүг хэмнэх тусгай хорооч үлээ нэг тийм нэг юм байгаа. За тэрний дарга нь болоод одоо ерөөсө Америкийг бол баг Elon Musk захирж гин гэж хэлж болохоор. Наандал зүгээр Трамп харагдаад байгаа болохоос. За ийм болсон. Тэгсэн чинь Hugo-гийн хувьд тэр бомтонтой адилхан царайтай гэдгээс түүрдэж байгаагүй ч сүүлийн үед хүмүүсийн хандах сөрөг байгаа нь хэцүү санагдаж байгаа гэдгийг хуваалцсан байна лээ. Ядахад шоудгаар нь ирчүүд зураг авахулах гэж дайрж ирээд хүүхнүүд танилцах гэж дайрж ирээд амар заяа үзүүлдэхгүй тухайга ярьсан бичлэгээ 4 сарын 25-ны өдөр одоо өөрийнхөө сошиалд оруулсныхан дараа бичлэг нь 1.5 сая хандлт аваад байгаа гинэ. Базар байна. За. Энэ тэгтээ амар адилхан мөгөөстэй. Харин тийм байна. Одоо тэр сууж штт. За сэтгэлдлүүд нь юу ч вэ? Сэтгэлдлүүд нь. За ингэсэн байна. Сэтгэлдлүүд нь хүүхнүүдийг бол ёстой оймс шигээ солих боломж байхад ашигладаг юм болов мэслэлгээд ч ингэж адилхан байх боломжгүй төөрсөн ах トゥ ус юм биш байгаа даа гэсэн байна. Харин манайхын сте илхийн ачна. Энэ нөгөө нэг зээрнцэг шидсэн юм шүү л гэдэг нь ер нь бол. Elon Musk-ийн аав. Аав нь зээрнцгээ үлдээжтэй л гэдэг нь. Гэхдээ алдартай хүнтэй бүр нэмээд дайсан ихтэй хүнтэй адилхан царайтай байх эвгүй юм аа. Ирээд алдчихвал яах юм бэ? Би л айхал юм байна гинэ. Elon Musk-аас залуу гэсэндээ хамаагүй дажгүй харагдаж байна. Musk эвгүй дээ. Хариг хэргийн хүн шиг санагдаад байдаг юм. За нэг ийм явдал болжээ. Тэгээд манайд чинь бас нэг хэнийг үлээ. Манай нөгөө дуучин хэний ч нөгөө нэг хойд солонгосын Ким Жон Унтай адилхан гэдэг чинь. Мэдгүй. Эрдэнэ чимэгтэй зэрэгцэд дуулдаг
залуу хүн гэдэг. Эрдэнэчим гэдэг нь одоо нөгөө Жавхагийн экс үү? Үгүй. Тэгвэл Эрдэнэ цэцэг гэдэг хүн байдаг лөө. Далантайг яриад байгаа юм уу? Биш. Эрдэнэ цэцэгтэй хамтарч өвшөрт урдаг хүн чинь бол нэг залуу байдаг юм аа дуучин. та Эрдэнэ цэцэг гэж нөгөө нэг замбуулан хорвоогийн наран доор гэдэг дуулдгийг яриад байгаа сте хөөхөн хүн байдаг штэ. За тэрний чинь хамтран дуулагч нь бол далантай штэ тийм Монгол Улсын гоёч чинь далантай. За миний өргөх дараагийн мэдээ болохоор Тайланд шууга өргөх гэж байна. За Тайландд бас кино цаашаа нэг дээрми хэрэг гарсан байна. За юу болсон бэ гэсэн чинь нэг Тайланд нөхөр өөрийгөө нилээд мөнгөтэй гэж бодоод банкн дээр очтол дансанд нь бодож байсан 1.7 сая баат нь байхгүй харин 3 баат байгааг сонсоод ууралжээ. За ингээ ууралсан урандаа гараад шууд алтны дэлгүүр дээрэмцээр гарсан. Ямар амар юм бэ те. Үйл явдал район мужид 4-р сарын 27-ны оройн 7 цагийн үед болсон. За мань нөхөр алтны дэлгүүрт оронгуудаа гинж авахар сонирхож байгаа хүн шиг л гинжний үн асуугаад л үзэл хараад сүйдүүлж за ингээд 50-тай гинжийг ч гаргуулсан ингээд гадаа гараад уцаар ярьж байгаа хүн шиг болж байгаад эргэж орж ирээд 50-тай 10 гаруй гинжийг нь шууд тулгаадаа зогтсон. За 2 сая баатта тэнцэх хэмжээний гинж гэхээр бас л чамгүй үнэтэй юм байна. Тэгээ 60 гаруй мянган доллартай тэнцэх хэмжээний алтан гинж тулгаадаа зогтсон 25 настай нөхрийг зогтож байхад нь нас ахмаг боксчин яг киноны тулаантай хэсэг шиг зогсоосон хэрэг гарчээ. Ганцхан зохиол зогсоосноо. За энэ нөхөр өөрөө одоо дуурайн жимс биш одоо энэ нөхөр ч өөрөө ийм жимс тасдагчаар ажилладаг байсан юм байна л да. За хулгаасан алтан гинжээ. Дуурайн гэж жимс байдгийг. За. Дуурайн гэж жимс байдгийг. Гол нь жил бүр 400 мянгаас 500 мянган баат олдог залуу мөнгөө банкнаас огт гаргаж авдаггүй байсан учраас өөрийнх нь мөнгө байгаа гэж бодоод банкнд иржилтэй. Гэтэл мөнгө нь огт байгаагүй. Цагдаа нарын хувьд 2023 онд дансанд нь үнэхэрч 1.7 сая баат байсан тогтоогдсон ч мөнгө жухам хаашаа ороод алга болсон эсвэл залуу авч өрсөн эсхийг нь бол шалгаж байгаа юм байна. За ямар тач алтны дэлгүүр гигэн цагаан өдөр банкнд ууралсандаа дээрэмдсэн залуу дээрэмчнийг зогсоосон 52 настай боксчин зэрэг бүх үйл явдал Тайландын сошиал дээр эд яригдж байна одоо. Баг ингээд кинон дээр ингэж яддаг штэ хүн гүйж ангууд ингээд ганц зогоод ингээд бүр годроод MMA нөгөө нэг тамирчид нэг игээд нэг ойж ирээд бие биенийг ингэдэг штэ. Тэр шиг унгаасан юм шүү баг. За сэтгэллүүд нь хар тамхи хэргэлжсэн байсан юм уу? Цоо ирүүл байгаагүй хаа. Мөнгө нь хайцсан бэ гэж хайж олохын оронд юун дэлгүүр дээрэмдэх гинэ. Тийм би бас тэгж бодож байна. За сони юм бэ мөнгө нь хайцсан бол эсвэл өөрөө үрчгээд мэдхгүй мэлдэн гэж байх уу гэсэн байна. Тэр боксч ах залууг өстой гой зогсоосоо кинон дээрээс л ийм юм харж болох байсан. 52 настайдаа үдээд ийм лаг байна гэхээр мундаг юм а гинэ. За. Нөгөөт чинь Дэлгэрмагийн нөхөр хишиг баяр гэж байна. Тэр бондгороо. Тий хишиг баяр чинь тэр Ким Жон Унтай адилхан гэдэг шүү дээ. Нэрээ мангар адилхан шүү За. дээ. За одоо ингээд дуусчихараас арай л ирт юм уу? Тийм байна. 37. За хоёлаа юу яа? За би хамтран ажиллагч ямарч байсан ярьж. За тэгээ. За Улаанбаатар хотод 18 цаг 38 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар болбоос Хемор хөшний дэлгүүр хамтран ажиллаж байна. За тий. За тэгэхээр таны гэр бүлд хүн даван болон майлангийн даавуугаар химийн бодисгүй хөнгөн эрүүл за мөн эко 99% нарны хамгаалалтай агаар сайн нэвтрүүлдэг байгальд хоргүй сэтгэлд амар хүшгийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлсэн боломжийн үнээр санал болгож байна. Тэгэхээр та эднийхээс StorePay Pocket зэрэг Zero Lens гэмээр апаар захиалан авах боломжтой. Одоо аваад дараа төлөхөөр шимтгэл хүүн бол тэг хувь байгаа штэ тий ер нь бол. За тийм байна. За та шинэ байр офис туслан болон гэртээ шинэ өнгө төрөх нэмээрээ. Эднийх бол даавн хөшиг түүл, босоо туузан хөшиг түүлтэй түүлгүй болон модон хулсан ийм хөшиг бас хийдэг гэж байна. За комбо хөшиг нь хүрээтэй хүрээгүй жайлуулсан болон хуйлдах хөшиг гэж байдаг. Нэг даавн ийм нэг гой болгоод идэх хөшиг бүгдийг хийдэг юм байна. За ийм олон төрлийн хөшгүүд байдаг юм байна. Хэмжээгээ буруу авснаас болж хитрхи богино тайруулах эсвэл урд тайруулж дахин засуулах гэд ажил гардаг бол хэмэр хөшигний дэлгүүрийнх нь танаад очиж зөвлөгөө өгөн хэмжилт авах боломжтой мөн тогтоочж өгдөг гинэ.
Тэгэхгүй бол нэг хөшигчээстэй ядаргаатай юм билээ шүү. Йоо. За тэгэхээр одоо багц нэгд нь хэмжээ авалт зөвлөгөө өгөх энэ 39 мянган төгрөг гинэ. За багц хоёр нь хэмжээ авалт суйрлуулалт зөвлөгөө өгөх за болон 3 цонхны тогтоолт хийгдэн. Энэ нь болохоор 99 мянган төгрөг. Багц 3 нь хэмжээ авалт зөвлөгөө өгөх цонхноос дээш тогтоолт багтана. За хүсвэл хэдэн ч цонхон тогтоолох боломжтой биг багц юм байна. Үнэн нь 159 мянга. Энэхүү багц нь хаус болон томоохон албан газруудад маш ашигтай багц гинэ. Ер нь бол. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 86 22 44 44 гэдэг дугаараас аваарай. 86 22 44 44. За Facebook пэйж нь бол Хиймар хөшиг гэж бичээд Ханга хотхны баруун талд сүүл эмнэлгийн залгаа Go to Market-ийн 2 давхарт байдаг гэж шүү. За ингээд саяны нөхрөө чи гэж. За. Ёстой эргүү хүн байна да. Яаж ч бодсон те гигэн цагаан өдөр тэг алт тулгаадаа зутж идэг гэх. За. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хиймар хөшгөний дэлгүүр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За. Одоо юугаар ярьж ухаа мажих вэ гэж. За. Баярмаа нэргүү гэж сонсчихсан байна. Орой мэндэ үнэхээр хүлдүү нөхөр байна. Яаж бодохоор тэнэг үлдэл хийдэг байна да. Хол явсангүй сайхан баригдлаа. Яаж үрд баяртай цохилт хийлгчихээгүй гинэ. Нөгөө нэг тийм. Ер нь бол нөгөө ингээд хүмүүс гэгэн цагаан өдрөөр ийм нөгөө алтны дэлгүүр ухах хэмжээнд энэ бухимдна гэдэг чинь те өөрийнх нь мөнгийг тэр алтны дэлгүүрийнхээ авцсан биз дээ тийм үстэй. Мөнгөө л банктайгаа л хэрүүл энэ бүр бичлэг нь гарч штэ нарда. Ингээд зугтсан юм байна. За амраа. Модонку. Саяны энэ хажууд нь зогсож ирсэн нөхөр хойноос нь явсан. Тийм байна. За одоо яах вэ? Яг ойлоод нэг жоохон за өчигдөр заавал амралтын өдрүүдээрээ юу ихээ ярьчээ. 400-ийн шууга нэвтрүүлэг маань бол энэ үрээд ингээд өндөрлсөн битэрийн мэдээллүүд дуусчлаа. За тэгээд битэр өчигдөр Чимээгүй хотын жолооч гэд киноны нээлтэнд очлоо. Тэгээд маш олон фестивалууд дээрээс одоо шагналт 3-3 шагнал авчирсан ийм гайхалтай гоё кино одоо яг Монгол үзэгчтэй. Ер нь бол та мэдж байгаа штэ угаасаа битэр сонсдог урлагаар байнга л ярьдаг. Фестивалд явдаг кинонууд бол яг тухайн фестивал дээр очиж нээлттэй хийгээд за тэгээд ингээд шагналт магналаа аваад тойрч явж байгаа. Тэгээд Монголдо ирж Монголд байгаа үзэгчтэй нээдэг шүү дээ тийм ээ. Ингэсэн өчтөр чинь бол 5 сарын 1-ний өдөр. 5 сарны 1-ний өдрийг Монголын киночдын өдөр гэдэг байхгүй юу? За. Монголын киночдын өдөр гэдэг. Яагаад гэвэл 1935 оны 10 дугаар сард гэдэг баха. За сайд нарын зөвлөлөөс тушаал гаргаад сайд нарын зөвлөлөөс ямар тушаал гарсан гэхээр за Монголд бол ер нь кино урлагийг гэдэг энэ шинэ урлагийг хөгжүүлъя гэд. Тэгээд Монгол кино одоо нэгтгэл гэж одоо бидний ярьдаг тэр кино үйлдвэрийг анх одоо байгуулж ирсэн байна. Бүр монголчуудтай кинонд ямар их ач холбогдол өгж исэн гэдг нь бол энд үеийн үйл явдал дээр айгүй тодорхой гардаг юм. Юу гэхээр одоо Ленин клубын хажууд гэж байгаа юм. Би тэгэхээр магадгүй тэр нөө хуучин Ахмадын байр байсан. Ахмадын нөгөө баасын их чинь жигсаа гэдэг байсан. Тэр байшин байж магадгүй гэж бодсон. Юу гэхээр хотын намын хороо байсан байр гэж байгаа байхгүй юу? За. Хотын намын хороо гэдэг чинь ямар том байгууллага үлээ дээ те. Тэнгүүд тэр хотын намын хороог тэр байрнаас нь хөөж гаргаад одоо та нар над энэ кино үйлдвэрийнхэнд байраа сулж гэж хөөж гаргаад хотын намын хороонд 2 гэр барьж өгөөд гэж байгаа шүү. За. Гаргаад тэр намынхын байрны тийшээ 2 гэр барьж өгж гаргаад тэгээ кино үйлдвэрийг анх байгуулж ирсэн. За ингээд 10 сард байгуулагдсан кино үйлдвэр чинь бол нөгөө манай үндэсний мэрэгжилтэн байхгүй шүү дээ. Манай үндэсний мэрэгжилтэн байхгүй учраас нөгөөдөл чи хойноос ирсэн л хүмүүсээр заалгаад оператор нөгөө пленкоор хальсаар ингээд зураг авдаг байсан. Хальсаар зураг юмыг нь аваад ингээд энийг оператор зураг авалтыг за тэгээд тэр чин дараа нь хальсаа боловсруулна барина нөгөөдгийгөө монтажлах барих гэдэг ингээд зөндөө юм байгаа. Тэгээд нөгөөдгийгөө буцаагаад гаргадаг нөгөө нэг кино механик гэдэг хүмүүсийг ч бас бэлтгэж мэлтгээд ингэж ингэсээрэн байгаад 36 оны 5 сарын 1-ний өдөр заяа. 36 оны 5 сарын 1-ний өдөр болохоор
анхны монгол хүмүүсийг хальсанд битсэн бичлэгийг хийсэн. Өө за. Монголчууд. Тийм учраас Монголын киночдын өдөр гэж нэрлэдэг тийм учраас. За. 5 сарын 1 нь болохоор Майнбаярын 47 жилийн ой байсан гэж байгаа. За. За тэгээд тэр үед бүр ийм одоо сайд нарын зөвлөлөөс гэж байгаа шүү. Намын төв хорооноос бүр захирамж гаргаж ирсэн. За маргааш ингээд юу болноо? Майнбаярын жигсаал болноо. Майнбаярын жигсаалын хажуугаар энэ одоо кино зураг авах гэдэг юм хийнэ. 13 хүний бүрэлдэхүүнтэй гэж байгаа. Тэгэхээр нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй 2-3 ч камер зоосон байсан юм уу яасан. Тэгээд ихэнх нь орсууд голдуу тэгээ монголчууд ингээд оролцсон. Тэгээ ийм кино зураг гэдэг юм авах гэж байгаа учраас та бүхэн бүгдээрээ өнөөдөр энэ нөгөө нэг зурганд орох жигсаалд орох хүмүүс бүгдээрээ ус засанд ороод ариун цэврээ сахиад ус мүсээ засуулаад хамгийн гоё ганган дээл хувцас өмсөд ирээрээ гэж. За тэгээд тэр 5 сарын 1-нд авсан юугаа хальсаа боловсруулад 5 сарын 1-нд авсан хальсаа боловсруулад дор нь монтажлаад 5 сарын 2 буюу өнөөдөр 1936 оны 5 сарын 2-ны өдөр Арт кино театр гэж анх байгуулагдаад арт кино театрт монголчуудад анх үзүүлжээ. За. За ингээд монголчууд анх удаа өөрсдийгөө таньдаг хүмүүс буюу те өчигдөр жигсаалд явж байсан хүмүүсийг дэлгэцэн дээрээс анх удаа харж шүү дээ 36 оны 5 сарын 2-нд. Тийм байна. Тэгэхэд аюул болсон гэж байгаа. Хүүш манай нөгөө хин явж ийн гэ тэгээд дэлгэцнийх нь ардуур гүйж ороод хайгаад тест сүйдэлсэн гэдэг байгаа байхгүй. Яа анх удаа тийм кино үзэж байгаа хүмүүс нөө нэг юу капуцинаас ирсэн хүн гэдэг кинон дэр нөгөө нэг гал дээр ирсэн чи урдаас нөгөө ковбойчууд нь бууддаг бараг тэр шиг юм болсон байна. Тэгээд сая энд явж исэн нөгөө манай хин хайчгүй майчгүйгээ хайж магаад аюул болж исэн. Тэгээд 5 сарын 2-нд тим юм болсон юм байна. За тэгээд би яагаад энэ болгоныг яриад байгаа юм гэхэлэр өнөөдөр бол ингээд монголчууд анх удаа кино театрын дэлгэцнээс өөрсдийгөө харсан өдөр байна. Өчигдөр бол монголчуудыг анх удаа хальсанд буулгасан өдөр байна. Тийм байна. Ийм үйл явдал болж исэн. За тэгээд анхны кино театр бол те одоо бид нар нөгөө нэг арт кино театр гингүүд манай энэ нөгөө нэг нураахгүй гэдэг арт кино театр гэж бодцдог. Үгүй л дээ анхны арт кино театр гэдэг нь одоо энэ нөгөө нэг Зануузрын музей байна шүү дээ. Зануузрын музей чинь бол өндөр дэлгүүр гэдэг нь. Өндөр дэлгүүр гэдэг их дэлгүүр анхны их дэлгүүр чинь Зануузрын музей. За тэрний урталд нэг хэсэг Иесус Христийн хожмын үеийн гигантнуудын сүм гэж явж байгаад одоо худалдаа хөгжлийн банк орсон байдаг үлээ яадаг үлээ. Нэг тийм байшин байгаа. Тэр бол анхны кино театр байсан гэдэг шүү. Тэр арт гэдэг нэртэй кино театр чинь тэр одоогийн арт кино театрын байран дээр бишээ. Тэнд ингээ анх би одоо тэнд анх хүмүүсийг үзүүлж ижээ. За тэгээд тэр нөө өнөөдөр би тэр кино үйлдвэр дээр кино урлагийн дэд сургуулийн захирал Солонгой өчтөр надтай яриад чи өрөөд ирээ чи ингээд бид нар өнөөдөр нэг юм нэг киночдод зориулсан энэ арга хэмжээтэй холбогдуулаад нэг юм хийх гэж ингээд тэгээ очиод үзсэн чинь тэр нөгөө 36 оны 5 сарын 1-ний бичлэг чинь бас бүтнээрээ байдаггүй юм байна. Ерөөсөө хэдхэн секунд бичлэг үлдсэн. Тэгээд тэд нар чи ингээд нөгөө баццэг гавьятаар ингээд нэг диктор мектер хийлгээд ийм нэг орс хүмүүс одоод хүүхдүүд бөмбөр зогч байгаа тийм зохиомж оруулаад тэгээд нөгөө яг бодит хэдхэн секунд үлдсэн ганцхан бүлэг нь үлдсэн байгаа байхгүй. Тэр үлдсэн ганц бүлгийнх нь бичлэгийг нь тавиад ийм нэг үзүүллээ. Тэгээд тэр бичлэгэн дээр нь өштэй монголчууд яг монгол бичгээрээ бичижсэн үе учраас бүх лоозонгууд нь монгол бичгээр бүх туг далбаанууд нь монгол бичгээр за тэгээ бүгдээрээ хүүхдүүд нь дээлтэй нэг улаан бүч зүүцэн бодвол улаан бүчил зүгээ илгүүд тийм тэгээд нөгөө хүрээ хүүхнүүд чинь цагаан малгайтайгаа янзын гоё дээлтэй хүүхнүүд бүтэн ингээд цагаан малгайтай дээлтэй хүүхнүүдийн цуваа явж байна. Мотоциклэн дээр нэг нөхөр цирк маягийн юм үзүүлээд давхиж явна. Тэгээд 5 сарын 1 гэсэн одоо энэ Ленин клуб одоо манайх чинь Санкт Петербург төвгээд байгаа болоо. За Ленин клуб бол маш тод гарч байна. Тэрний орой дээр май 1 гээд ингээд нэгийн тоомоо тавиад тэрийг гэрлэн чимгээр чимэглээд бас оройн нь бас юм хөөрхөн диско маягийн юм болсон юм уу гэрэл мэрэл манивчуулсан тийм юм болсон. Тийм баримтат бичлэгийг нь үзлээ. Би тэгээд сая бас бичиж авчираад юун дээр нөө Монгол кино шоумж гэдэг өөрийнхөө киноны групп дээр бас бүтнээр нь тавьсан байгаа. Та бүхэн бас орж үзээрэй. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 2-ны Баасан гарагийн төрийн зөвгийн шугам нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс за
шуугих тусам нэгтэл гүсрэтэйгээр шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хиймор хөшгөний дэлгүүр за мөн Skytel Enlive Hub-д хосолтын төлбөрт үйлчлэгээр хамтран ажиллаа, баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. За өргөлөөл эрхэм сонсогчдаа цагрыхэнд явдаг радио мэдээг улаавч сонсдээ дараа 2225 нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсороо. Тэгээд ирж би амралтын өдрүүдэд айдахтаа сайхан өнгөрүүлээрэ. Ажлын 5 өдөр хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3